За ингээд үзэгчдийнхаа хүсэл дээр нилийн аль дээрээс харилцаа холбоогүй хүний талаар уншлах хийгээч дахиад ингээ хийгээд өгөөч гэсэн хүмүүс бол байсан. Тэгээд за энэ уншлагын дараа бол крашийн талаарх уншлагыг хийя. Яг ингээ дараалалаар нь явъя гэж бодож байна. За энэ захиалгыг бол нилийн эрт өгсөн учраас харилцаа холбоогүй хүний талаарх уншлагыг одоо ингээд хийя. За сонголтын карта татчих байна. За ийм 3 сонголттой уншлага болж байна. За эхний сонголтыг нь харуулвал за хоёр дахь сонголт бол Daisy гэсэн байна. За гурав дахь сонголт маань бол Настурtium гэсэн байна. За ингээд бичлэгээ сайхан зогсоож агаад юу ягаарай. Сонголтоо 50 хийгээд тэгээд уншлага руугаа оръё. За эхнийхээ уншлагыг эхлүүлье. За харилцаа холбоогүй байгаа хүний талаарх одоогийн бодол мэдрэмж нь ямар байна? Яг одоогийн таны талаарх бодол мэдрэмж нь ямар байна? За одоогийнх нь бодол мэдрэмжийг харвал за ерөнхийгөөрөө бол лабиринт гарч ирж байна гэхээр за энэ хүн бол таны талаар өөрийнхөө бодол мэдрэмжийг дотоод сэтгэлээ ойлгохгүй байгаа. Яг үнэхээр танд хайртай болоод байгаа мó эсвэл бол зүгээр л ингэж энэ харилцааг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа мó? Яг яагаад байгааг юу нь ойлгохгүй байгаа. Яагаад тэгвэл яг одоогийнх нь бодол мэдрэмж нь өөрийнх нь хувьд айгүй шин зүйл байгаа. Таныг гэхдээ тантай ингээд байгаа тэр харилцаа нь өөрт нь маш юм шин туршлага болж байгаа учраас өмнө нь юусэн ийм зүйл мэдэрч байгаагүй. Дээрээс нь тантай энэ харилцааг яг ийм төвшөнд хүрнэ гэж бодоогүй. Тантай яг ингэж амар дотносон эсвэл таны талаар ингэж бодно. Тэгээ та яг тэр хүнд тэгж их сэтгэгдэл төрүүлнэ гэж ерөөсө бодоогүй. Энэ харилцааг ерөнхийдөө энэ хүртэл ирнэ гэж ерөөсө бодоогүй учраас энэ хүнд айгүй тийм шин мэдрэмж байсан. Дээрээс нь их балмагцсан учраас одоо ерөнхийдөө жоохон төөрөлдсөн байдалтай. Энэ төөрөгдлөөсөө гарахын тулд энэ хүн бол маш их бодож байгаа. Тийм ч учраас тань дээр бол яг буцаж очих бол хүсэлгүй байгаа. Буцаад яг тантай ингээд харилцаатай байгаад тань дээр буцаж ирэх бол яг одоогоор боломжгүй байгаа гэж бол харагдаж байна. За одоогийн бодол мэдрэмж иймэрхүү байгаа юм байна. За тэгвэл танд яг юм сэтгэлтэй мүү үгүй мүү? Таныг яг эмгтэй хүн талаас нь бодд юм уу үгүй мүү гэдгийг нь харъя. За ерөнхийдөө бол таныг их сэтгэл бол байгаа харагдаж байна. Таныг гэхдээ яг тэр сэтгэл мэдрэмж нь маш тийм хариу нэхээгүй байдлаар илрээд байгаа. Яг танд бүх зүйлээ зориулчих гээд байгаа. Тэгээ та яг тэр хүнд муухай хандна уу, яана уу, энэ үү тэрийг огт олж харахгүй нилээн сохроор тий бүр байгаа бүх зүйлээ зориулах гээд байгаа учраас тэрнээсээ жоохон айгаад өөртөө хил хязгаар тогтоосон. Өөрийнхөө хувьд бол ийм хамгаалалт үүсгэсэн харагдаад байна. Ягаад гэвэл өмнө нь магадгүй маш их хүнд сэтгэл гаргаад өөрөө хохирж исэн ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлүүд байгаа учраас тань ялангуяа таныг их сэтгэл нь маш их ориглоод таныг хайрлах хайртай, таныг халамжлах хүсэл маш их байгаад байгаа. Танд маш их автах гээд байгаа. Учраас
яг өөрийнхөө хувьд бол хил хязгаарыг тогтоож байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй танд бол сэтгэлтэй гэж харагдаж байна. Гэхдээ reversed гарч ирсэн учраас хичнээн ийм хил хязгаар одоохондоо тогтоогоод байгаа ч гэсэндээ энэнд бол өөрчлөлт орно. Энэ зүйлд бол өөрчлөлт орно. Хизээ нэгэн цагт энэ хүлээс нь тайлагдаад яалтчгүй тань руу энэ сэтгэл нь бол урсаж орж ирэхээр харагдаж байна. За тэгвэл энэ харилцааны ирээдүг нь харъя. Ирээдүг нь илүү тодорхой болгоё. Nature, order, child of the universe. Nature, order. За энэ харилцаа бол яг ирээдүйд те тохиромжтой нөхцөл байдал бүрдтэл те яг жоохон тохиромжтой нөхцөл байдал нь бүрдэхгүй удах магадaltaй харагдаад байна. Та хоёрын хувьд магадгүй та яг тэр хүн рүү айгуугаа сэтгэлээ илэрхийлээ гингүүд тэр хүний талаас хаадаг ч юм уу те эсвэл тэр хүн тань руу яг сэтгэлээ илэрхийлэх гээд эренгүүтэл нь та заагүй байдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар юм нөхцөл байдлын хувьд бол тохирохгүй үе жоохон үргэлжлэх гээд байна. Гэхдээ энэ харилцааг бол за энэ жоохон тодорхойгүй энэ хүзрийг ер нь дахиад дэлгэрэнгүй авч үзье. Та дараагийн хүзрүүдийг нь харуул илүү тодорхой болж магадгүй. Magic wand, celestial guidance. Нэг л энэ харилцааныхаа учрыг олохгүй байх гэдэг энэ хоёр. За тэр нь яг тэр хүнтэй холбоотой юм уу эсвэл үгүй юм уу? Яг үнэхээр ингээ нөхцөл байдал нь таарахгүй байгаа юм уу гэхлээр орчлон ертөнцөөс бол та хоёрыг ивэгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та хоёр өөрсдөөсөө болоод өөрсдөө л энэ харилцаагаа гацаанд оруулах гэдэг. Гэхдээ яг аль тал нь вэ гэдгийг нь харъя. Яг аль тал нь вэ? Хилэнцээ ордны энергитэй хүн байна. Хилэнцээ ордны энергитэй тал нь энэ харилцаа гацанг байдалд оруулах гэдэг. За хилэнцээ ордны энергитэй хүн яадаг вэ гэхээр ер нь бол нэлийн ажигч төрлийн хүн байдаг. Тэгээд харилцаанд байгаа хүнийг айгүй их шархлуулдаг төрлийн хүн байдаг. Ерөнхийдөө бол энэ хүнтэй гэрлэхээр шийдсэн болвол яг гэрлэх үедээ та аль хэдийн хэд удаа сэтгэлийн шарах энэ хүнээс авцсан байдаг гэдэг. Тэгэхээр энэ хүн болвол маш болгоомжтой. За тэгээд ер нь бол танаар бол жоохон дог тохуу хийж магадгүй. Хүний ер нь өвтгөхтэй бол нэг амар ингээд их юм боддоггүй ийм төрлийн хүн байдаг. Гэхдээ яг үнэхээр зүрх сэтгэлээ зориулахаар шийдээд танд нэгэнд итгэх юм бол ер нь хүнд итгэх нь айгүй бага. Нэгэнд хүнд итгэсэн тохиолдолд маш их зүрх сэтгэл яг л тийм яг кинон дээр гардаг шиг те романтик кинон дээр гардаг шиг бүр үлгэр дээр гардаг шиг хайрыг танд өгч чадна. Тэгээ энэ төрлийн хүмүүс хамгийн аюултай нь маш сэтгэл татам байдаг. Үнэхээр сэтгэл татам байдаг. Хүнийг яаж өөрлөгөө соронзон мэд татах уу гэдгээ мэддэг ийм хүн байдаг юм аа. За тэгэхээр энэ хүн нь та өөрөө юу? Эсвэл тэр хүн үү те? Ямар ч байсан энэ төрлийн хүн нь яг энэ харилцааг илүү гацанг байдалд оруулах гээд байгаа гэж бол харагдаж байна. За тэгвэл юу яа? Энэ гацанг байдлын талаар жоохон дэлгэрэнгүй авъя. Яагаад ийм гацанг байдалд орох гээд байна?
Нөгөө ихэнд гарч ирсэн өдөр гарч ирж штэ. Тэгэхээр угаасаа ойлгомжтой юм шүү. Буцаж очиж чадахгүй байгаа тэр нэг энерги байна тий. Яалтчгүй нэг өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг ойлгохгүй байгаа учраас буцаж очиж чадахгүй байгаа гэсэн энерги бол байна. За тэгвэл үнэхээр яг одоо буцаж очиж чадахгүй байгаа юм л ирээдүйд ч гэсэн яагаад буцаж очиж чадахгүй байгаа нь тий. Яг тэр шалтгаан нийжлэхэн юм уу? Тэрийг нь харъя тий. Өөх ямар сони юм бэ? Хөөх. Пөө яг үнэхээр яг хөөх. Ямар сони юм бэ? За тэгвэл ойлгомжтой болчлоо штэ. Энэ хүний хувьд яалтчгүй өөрийнхөө дотоод яг сэтгэл мэдрэмжээ үнэхээр стил ойлгохгүй удаан яваад энэс болоод харилцаа жоох удаашралтай болж болох нэ гэсэн юм хариулт буулаа. За тэгээд хувийн уншлага бас нэмэлтээр авч болно. Энэ харилцааны талаар илүү гүнзгий мэдмээр байвал за тэгээд хоёрдугаар группийнхаа уншлага руу орё. За энэ группийг сонгосон хүмүүс маань affirmation үлдээхийг хүсчээвэл тэр хүн зүрх сэтгэлийнхаа юу хүсэж байгааг ойлгоод над дээр хурдан эргээд ирээсэй гэд ингээд affirmation илгээгээрээ тэгвэл бас нөлөөлөх боломжтой шүү. Яагаад гэвэл энэ бол нийтийн уншлага учраас нийтийн энергиэр бас нөлөөлөх магадлал өндөр шүү. За хоёрдугаар группийнхаа уншлага руу оръё. Дахиад хүзрөө холчжээ. Хоёр дахь нь юу байлаа? Икинаки ойлоо. Яаж аваад толчоо? Fertility. За санцсан шүү. Daisy байсан юм. За Daisy-г сонгосон хүмүүс маань энэ ер нь 3 дахьыг нь гаргаад тавьчаа. Хатуурт юм бас гарч ирсэн шүү дээ тий. За Daisy-г сонгосон хүмүүсийн маань уншлага. За яана биш вэ л тэгээд 2 дахь групп нь гэсэн үг шүү манайхаа. За crush таныг яг одоо юу гэж бодож байна вэ? За энэ хөдрөө жоохон нэлээ эргэлдүүлж холихгүй бол. За крашийн таны талаарх бодол яг одоогийн бодол юу байна вэ? Гэтэл за энэ хүн маань бол крашийн солирж юу харилцаа холбоогүй байгаа хүний талаарх уншлага штэ. Харилцаа холбоогүй байгаа хүний талаар хүн таны талаар юу гэж бодож байна вэ гэсэн ба тий. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ харилцаа энэ хүний хувьд маш эрсдэлтэй санагдаж байгаа гэж байна. Энэ харилцааг үргэлжлүүлэх юм бол энэ хүн айгүй тийм өөрийнхөө тав тухтай бүсээс гараад аюулгүй орчин руу ороод гэхдээ тэнд бол маш их юм өөрийнх нь мэдгүй нууцлаг тий өөрийнх нь өмнө нь ерөөсөө уулзж байгаагүй мэдэрч байгаагүй тийм зүйлүүд бол өөрийг нь хүлээж байгаа гэдгийг бол танаас бол мэдэрдэг. Гэхдээ энэ хүн айгаад байна. Яг дотоод сэтгэл зүрхлүүгээ ороод яг дотоод зүрх сэтгэлийнхаа яг тэр дуудлагыг сонсоод тэг яг тэр бусад хүмүүс юу гэх нь тий хамаагүй яг өөрийнх нь өнгөрсөн амьдрал ямар байсан хамаагүй зүгээр л яг одоо зүрх сэтгэлээ сонгоод яг үнэн сэтгэлээ сонгоод явъя гэхэд болохоор энэ хүн айгаад байна. Юусе айгаад байна. Тэр айц нь юу вэ гэхлээр энэ хүний хувьд эрсдэлтэй алхам байгаад байгаа. Ийшээ орсноор
энэ хүн маш их ганцаараа их зүйлийг туулах хэрэгтэй болно. Өмнө нь мэдэрч байгаагүй, үдж байгаагүй том даваануудыг давах хэрэгтэй болно. Тантай энэ харилцаа нь өөрийнх нь хувьд бол маш юм эрсдэлтэй, аюултай санагдаж байгаа. Магадгүй та энэ хүний хувьд за юу яа. Энэ дээр бол жоохон нэмэлт хүзэр авъя гэж бодож байна. За энэ эрсдэлтэй байдал нь яг юун дээр юм? Үнэхээр ингээ хайр дурлал дээр юм уу? Эсвэл дуун дээр юм уу? За ойлгомжтой юм байна. Хэлгээд байгаа санааг нь бол ер нь бол ойлгочлоо. Тэгээд 3-ын тоонууд их гарч ирсэн харагдаж байна тий. Тэгэхээр 13-ын тоо ер нь бол энэ харилцаанд хэрэг чухал вэ? Тэр хүний төрсөн өдөр тий та хоёрын уулздаг өдөр 13 гэдэг тоонууд бас их чухал харагдаж байна. За энэ хүн бол ганцаараа маш их хугацааг туулж ганцаараа амьдралыг угаасаа болгоод сурцсан. Урдах замаа чарахгүй, өнгөрснөө чарахгүй яг л хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд ингээд амьдраад сурцсан. За энэ дээр бол өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа учраас энэ харилцаанд бол маш эрсдэлтэй санагдаж байгаа. Дээрээс нь энэ хүн хизээч харилцаан дээр өөрөө хичээл зүтгэл гаргадаггүй, харилцаан дээр өөрөө төрүүлж алхам хийдэггүй хүн учраас энэ харилцаа их эрсдэлтэй санагдсан гэж гарч ирж байна. Магадгүй яг тантай харилцаанд орохлоор энэ хүн ялцчгүй би төрүүлж алхам хийхгүй бол болохгүй, би энэ харилцааг авч явахгүй бол болохгүй гэсэн мэдрэмжтэй байгаа. Угаасаа тех шаардлагатай болж байгаа. За дээрэс нь энэ хүн ганцаараа их удаан явсан учраас энэ тантай байгаа энэ туршлага бол маш юм өөрийнх нь хувьд байж боломгүй санагдаж байгаа тийм. Мэдээж хүн зожигроод ингээд хүн дээр хичээл зүтгэл гаргах шаардлагагүй, зөвхөн өөртөө байгаад удацсан хүнд яг тэр энэ том трансформац ямар санагдах вэ? Тэг яг ийм байгаа. Тийм учраас энэ харилцаан дээр бол яг одоогоор өөрийнхөө яг сэтгэл мэдрэмжийг мэдрэхийг бол хүсэхгүй, нэлээд хойш тавьж байгаа энэ харилцааг. За тэгвэл энэ харилцааны одоогийн байдал нь юм байт юм гэж. Таныг яг эмэгтэй хүний яг таныг хайр сэтгэлийн талаас үнэхээр ингээд энэ хүн дотоод сэтгэлдээ мэдэрч гин үү, яг таныг хайрлах сэтгэл нь яг үнэн үү? Үнэхээр яг таныг эмэгтэй хүн талаас нь хайр сэтгэлийн талаас харж гин үү? Тэгэхээр яг өөрийгөө үүсгэж байгаа ч гэсэн дотоод мэдрэмж нь ямар байна вэ гэдгийг нь харъя. Fidelity. За энэ хүнд танаас нууж байгаа хоёр зүйл байна. Нэг нь бол энэ хүн бүр таныг бодоод унтаж чадахгүй байгаа. Маш их амралт энэ хүнд хэрэгтэй байгаа. Дээрээс нь энэ хүн тантай яг юм гүн холбоог мэдэрсэн. Энийгээ бол танаас маш их нууж байгаа. За ил байдал дээр бол энэ хүн ерөнхийдөө одоо нэр төр өөрийнхөө ажил карьер дээр илүү их анхаарахыг хүсэж байгаа. Гэхдээ таныг яг энэ бодоод байгаа энэ зүйлээ бол болиулж чадахгүй байгаа. Гэхдээ таныг гэсэн энэ яг сэтгэл өөрийнхөө яг зүрх сэтгэл юу хүсэж байгааг бол маш эсэргүүцэж байгаа.
яг юу хүсэж байгаадаа үнэн ч байж чадахгүй те яг үнэхээр зүрх сэтгэлээ дагсан шийдвэр гаргаж чадахгүй тэрийг харин ч бүр эсрэгээр эсэргүүцэж байгаа. Гэтэл яг оюун бодолд нь та яалтчгүй орж ирээд байгаа учраас толгой нь маш их өвдөж байгаа ойрын үед. Тэгээ танаас бас нэг зүйл нууж байгаа тий. Таныг болвол бүр шүн унтаж чадахгүй ихээр бодож байгаа. Тэгээд ийм холбоо бол үнэхээр амар гүн холбоо мэдэрсэн танаас энэ зүйлийг бол маш их нуух гэж оролдож байгаа. Энийг бас өгөөсгөж байгаа гэж байна. Тэгэхээр яасан байх нь таныг бол маш их боддог гэхээр мэдээж танд бол сэтгэлтэй байх нэ. За тэгвэл энэ харилцааны ирээдүг нь харъя. Энэ харилцаанд ирээдүй байх боломжтой юу? Yeah. Dream inside enlightenment. За энэ харилцаанд бол яг ийм ирээдүй болж байгаа хэцүү харагдаж байна. Энэ нь яг яагаад хэцүү болох вэ гэхлээр та хоёр яг өөрийнхөө сэтгэл зүрхтэй өөрийнхөө дотоод яг бодож мэдэрч байгаа зүйлээ нэг нэгэндээ илэрхийлэхгүй байсаар байгаад энэ харилцаа жоохон хэцүү нөхцөл байдалд орох гээд байна. Гэхдээ энийг өөрчлөх бол боломж байгаа. Өөрчлөх үнэхээр том боломж бол байгаа. Тэр боломж нь бол яг гоё нөхцөл нь бүрдсэн үед бол ирнэ. За энэ хоёр дээр ерөн жоохон нэмэлт төзрүүд авъя гэж бодож байна. За нэмэлт үзрүүдийг харахад болохоор notice the sign. Энэ хоёр дээр яагаад нэг сонио эсрэг хоёр үзэр гараад ирв. За 18, 19, 17, 18, 19 дараалсан 3 үзэр гараад ирсэн байх юм. Ямар сонирхолтой юм бэ? Тэгэхээр та хоёрын харилцаа ч магадгүй soulmate юм болов. За дараалсан хүзэр гарч ирж байна гэхлээр за магадгүй энэ үйл явдлын дараалал гэж магадгүй. Тэгэхээр за та хоёрын харилцаа бол эхлээд ямар ч байсан яг үнэхээр та хоёрын хүсснээр бол болохгүй. Яг таны та хоёрын хүсэж байгаа байдлаар болохгүй. За тэгээ та хоёр хүсэж байгаа байдлаар болохгүй байгаад нөгөө хүн яг таны хүсэж байгаа хариултыг хэлэхгүй ч юм уу хүсэж исэн шиг яг үйлдэл гаргахгүй ч юм уу тэгээд ангуут та хоёр бол сэтгэл мэдрэмжээ нууж эхлэх нь байна. За тэгээд нэгнийхээ бас хүлээхийг хүсэхгүй байх нь байна. Ийм үйл явдлын дараалал харагдаж байна. Тэгэхээр энэ магадгүй танд тохиолдсон зүйл байж магадгүй эсвэл удахгүй тохиолдох зүйл байх магадлалтай байна. Хэрвээ өмнө нь тохиолдсон зүйлээ одоо хүснээр чинь болохгүй байсан зүйл нь яг өмнөх зүйл одоогийн зүйл нь бол яг одоо бол та хоёр сэтгэл мэдрэмжээ нэгнээсээ нуусан байна. Тэгээд ирээдүйд бол энийг ингээд үргэлжлүүлээд яваад ах хэцүү болно. Нөхцөл байдлыг ингээд хүлээгээд байхыг хүсэхгүй болж ирнэ гэсэн ийм зүйл гарч ирж байна. За хэрвээ тэгэнгүүт энд бас 4, 5 гээд 2 дараалсан үзэр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ зүйл дээр бол өөрчлөлт гарна. Нэг рүүгээ үйлдэл хийхдээ төрүүлээд нөгөөх нь яг хүсэж байгаа зүйлээ олж авахын тулд тэр хүнийг өөрийн болгохын тулд шууд үйлдэл хийх гэдэг зүйлээ
эргүүлээд олж аавна. Яг одоо ингээд нөхцөл байдлыг хүлээхэд хэцүү болоод ирэнгүүт ялтчгүй энэ өөрчлөлт бол ирэх юм байна. Ялтчгүй энэ өөрчлөлт бол ирнэ. Энэ өөрчлөлтийг гаргаж чадсан тохиолдолд угаасаа орчин нөхцөл чинь бүрдээд аятайхан болчин. Тэр үед харин яг тэр үйлдэл хийх зоригтой байх. Энэ зүйл дээр бол ялтчгүй өөрчлөлт ирнэ. За тэгвэл тэр өөрчлөлтийг аваад төрүүлээд үйлдэл хийх хүн хин нь вэ гэдгийг нь харъя тий. Загасны ордны энерги хилэнц. За загас хилэнц ордны энергитэй хүн төрүүлж үйлдэл хийнэ гэсэн байна. За загасны ордны энерги нь яадаг вэ гэхлээр доошоо харсан учраас ерөнхийдөө илүү гомдол хийсэн. Тэгээд арай илүү сэтгэл гаргасан тал нь гэж бол харагдаж байна. За тэгээд Скорпио гэхлээр болвол зүрх сэтгэлээ болвол нээхэд нэлээд уддаг ийм төрлийн хүн байдаг. Хүнд итгэх итгэл нь бий болохын тулд нэлээд ажигладаг. Тэр хүнийгээ хараад багаар хараад л энэ тэгж яагаад үнэхээр тогтвортой санагдаад үнэхээр өөрт нь аюулгүй мэдрэмж төрөх юм бол энэ хүн үйлдэл хийдэг ийм төрлийн нэг хүн байна. Энэ төрлийн хүн таач байж болно, эсвэл нөгөө талын чинь хүнж байж болно. Ямар ч гэсэн энэ хүн нь өөрийнхөө хувьд яг ингээд хүлээгээд байхаасаа залхаад яг энэ дээр өөрчлөлтийг аваад тэгээд орчин нөхцөлөө сайхан бүрдүүлж агаад ингээд үйлдэл хийх зам руугаа орох нэ. За энэ үйлдэл хийх гэдэг нь яг ямар байдлаар ингээд илэрх вэ? Чат өчх юм уу? Эсвэл болвол шууд яах уу? Уулзах юм уу? Эсвэл энэ тэнд таарах юм уу? Гэдгийг яг ямар байдлаар үйлдэл хийх вэ гэдгийг нь харъя. За тэгэхээр үйлдэл нь бол ерөнхийдөө энэ хүний хувьд яг шийдвэр нь бол ерөөсөө эргэлцсэн байдлаа дуусгаад эргэлцсэн байдал дээр бүр яг эцэслээд энэ харилцааг үнэхээр ойлгомжтой болгох, энэ харилцаа үнэхээр эцэст нь хүргэе тэ. Тэхийн тулд би яг өөрөөсөө зориулах бүхний зориулъя гэсэн юм гоё сэтгэл мэдрэмжийнхаа зүгээс бол энэ үйлдэлийг хийх нэ. Тэгэхээр магадгүй бэлэг өгөх ч юм уу те, эсвэл албан ёсны болзоо юм уу бэлэг өгөх, дуртай зүйлийг хамт хийх ч юм уу те, ямар нэгэн тийм зүйл байх магадaltaй. Гэхдээ энэ нь бас та өөрөө ч гэж магадгүй энэ энергитэй хүн гэдгийг бас хараарай. Тэгээд загас болон хилэнцгийн ордон яг нар сар мандалт нь байна уугүй юу гэдгийг бас давхар харж болно. Яг хэн гэдгийг нь мэдгүй эргэлзээд ах юм бол за тэгээд нэмэлтээр хэрвээ нэмэлт зүйлүүдийг мэдхийг хүсвэл бас хувийн уншлага хийж байгаа шүү. Тэгээд чатаар холбогдоод хувийн уншлага аваарай. Ингээд энэ хүрээд энэ уншлага маань өндөрлөж байна. Тэгээд энэ уншлагыг хийсэн хүмүүс маань ямар аффирмашн, энэ уншлагыг сонссон хүмүүс маань ямар аффирмашн өгөх вэ гэхлээр бит хоёр нэг нэгэн рүүгээ үйлдэл хийгээсэ гэд аффирмашн өгөөрэй. Би бинийгээ гэсэн бүр сэтгэл өөр нэг нэгээ гэх сэтгэлдээ итгэлтэй байгаад үйлдэл хийгээсэ гэсэн юм гоё аффирмашн илгээгээрэй. За ингээд 3 дахь бүлгийнхаа 3 дахь сонголтынхаа уншлагыг ингээд эхлэе. 3 дахь сонголт бол нас турш юм гэсэн байна. За нас турш юмыг сонгосон хүмүүсийн тэр харилцаа холбоогүй байгаа хүн нь яг одоо таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг харъя.
За жоохон хүнд нэрийг харагдчихээн. За тэр хүний яг одоогийн бодол мэдрэмж нь гэхэд болохоор за ер нь бол энэ харилцаа өөрийнх нь хувьд бол их чухал санагддаг. Ямар нэгэн танаас өөр зүйлийг бол мэдэрдэг. Тэгээд тантай уулзахыг хүсдэг. Таныг ингээд гарч ордог байгаасай, гадуур их гардаг байгаасай, энэ тэнд ингээд ядаж тааралддаг байгаасай ч юм уу те. Ямар ч хэсэн юм сэтгэлийнхаа гүнээс бол тантай уулзах хүсэл нь бол байдаг. Гэвчиг та бол тэр хүний хувьд арай жоохон илүү санагддаг. Өөрийгөө яг таны хажууд голох мэдрэмж авдаг. Та бол тэр хүнд хэтэрхий мундаг юм шиг, тэрхий гэрэл гэгээтэй юм шиг тий арай ч ингээд таны хажууд байхад өөрийгөө яг юм мундагаар гоёор мэдэрч чаддаггүй. Тийм болохоор энэ хүн бас яг тантай бүр амар гоё дотн болцсон байгаагаар өөрийгөө төсөөлж чадахгүй байгаад. Гэхдээ энэ хүн болвол яг бусад хүмүүс, орчин нөхцөл яг эргэн тойрны зүйлүүд яг ямар байгаагаас үл шалтгаалаад тантай хамт байхыг хүсэж байгаа. Бүр яг ингээ ертөнцөөс тасраад тэгээ цаг хугацааг зогсоогоод бай газраасаа таныг авч зүхтаагаад нэг газар ингээ хамтдаа юу ч бодохгүй байх юмсан гэж боддог. Тэгээд энэ хүний хувьд бол өнгөрснөөс авсан тэр шарах нь бол маш их сэтэрж байгаа гэж бол харагдчихээн. Танд их татагдаад байгаа. Тэгээд таныг одоо ингээд яг үнэхээр танд үнэн сэтгэлээсээ байгаад байгаа энэ зүйлээсээ бол энэ хүн айж өмнөх шарахаасаа болоод энэ өмнөх шарахыг нь та улам сэтрээж өгөөд байгаа гэж бол харагдаж байна. За тэгвэл энэ хүний хувьд таныг их үнэхээр яг таныг эмгтэй хүн талаас нь ч юм уу яг эрэгтэй хүн үдчихэл бас эрэгтэй хүн талаас нь ч юм уу яг үнэхээр зүрх сэтгэлийнхаа яг хайр сэтгэлийн хувьд таныг харж гин үү гэдгийг нь бол харъя. Танд үнэхээр хайртай юу? Таныг их сэтгэл байна уу гэдгийг нь харнаа. За энэ хүн таныг их сэтгэл мэдрэмж болвол яг одоо хамгийн өндөр дээрээ байгаа. Зүгээр л яг одоо ингээд тантай хамт байсан бол гэж бас их бодож байгаа. Тэгээд энэ харилцаа таныг их сэтгэл мэдрэмж нь бол үнэхээр юугаарч дутуу биш, яг дүв дүүрэн бүр яг маш өөртөө ихтгэлтэйгээр хэлж чадна. Яг таныг бодож байгаа, таныг их сэтгэл байгаа, танд дурлаад байгаа, таныг хайрлаад байгаа энэ мэдрэмж нь бол ямар нэгэн юм гачигдaltaй, дутагдaltaй, эргэлзээтэй бол огт биш. Бүр яг юм бүрэн дүүрэн. Дээрээс нь бас юм маш юм гүн холбоо бол байна. Үнэхээр яг зүрх сэтгэлээсээ гадна яг тийм сүнслэг холбоо тантай байхлаар яг ийм угаасаа хамт байх ёстой юм шиг тий. Угаасаа л та яг тэр хүнийх юм шиг тийм мэдрэмжийг бол үнэхээр авч байгаа. Ягаад ч юм энэ 3 дугаар группийн уншлага нэг л ийм уянгалаг, романтик тэгээд ийм жоохон хөнгөн гонигтай тэгж бол мэдрэгдэж байна. За тэгвэл энэ харилцааны ирээдүг нь харъя. Энэ харилцаа ирээдүйтэй байх боломжтой юу? Энийг нэр юу яхаа мартсан ба шүү дээ. Би зэргүүлж хойлоо шүү дээ.
За. За энэ харилцааны ирээдүй гэх юм бол та хоёр яг нэг нэгэндээ те бүр амар тусдын болж чадахгүй, яг үнэхээр бодит амьдрал дээр нэг нэгэндээ дэмжлэг болж чадахгүй байгаад яг тэр нь бас ингээд өөрсдийг нь жоохон зовоохоор л харагдчих байна. Яг ингээд тус олчихынсэн энэ хүнийг аз жаргалтай болгочихынсэн одоо ингээд зовоогоод байгаа зүйлээс нь салгаад өгчихынсэн гэж бодож байгаа ч гэсэн хичнээн хүсээ тэр хүндээ тусалж чадахгүй байгаад тэг нөгөө хүн яг мэдээж хүн чи өөртөө л тусалж чадсан шүү дээ. Тэгэхээр ийм бол нэг юм мэдрэмжтэй байхаар байна. Тэгээд ирээдүй бол үнэхээр зурагджээ. Та хоёрын ирээдүй бол үнэхээр хувь тавилангаараа ингээд зурагдаад явж байгаа. Ирээдүйд ялтчгүй үйлдэл бол хийгдэн энэ харилцаа маш юм тодорхой болж эхлэн тэр нь бүр яг тэр цаг хугацаа нь бол ирсэн гэж байна. Тэр бол яг ингээд хувь тавилангаараа зурагдаад яг болох ёстой цагтаа болно. Тэр үед нь угаасаа та хоёрт мэдрэгдэн тэ за бид хоёр яг одоо л ингээд тодорхой болоод энэ харилцаа одоо л яг гоё болох юм байна. Гэ бүр яг зүрх сэтгэлээсээ мэдрээд нэг нэгэндээ хайр сэтгэлээ илэрхийлээд яг хувь тавилангийнхаа дагуу явж байгаа учраас бүх зүйл та хоёрын хувьд яг л болох ёстой зүйл юм шиг ингэж санагдаж эхлэх нэ. За тэгэхээр энэ дээр одоо ямар нэмэлт авах вэ? Бүр амар гоё. Угаасаа л айгүй гоё хариултууд гарч ирээд байгаа учраас. За тэгвэл тодорхой болгоно энэ харилцааг тодорхой болгох хүн нь аль нь вэ гэдгийг нь харъя те. Энэ харилцааг тодорхой болгох төрүүлж яг ингэ тодорхой болгох алхмыг хийх хүн аль нь вэ гэдгийг нь харъя. За төрүүлж тодорхой болгох хүн нь бол арай жоохон гал энергитэй хүн байх гэдэг. Та хоёрын аль нь илүү юм нийтээч гал энергитэй, цоглог тийм сахилгагүй, олны анхаарлыг татсан тийм хөдөлгөөнтэй гарч орсон, энэ тэнд явсан ийм хөгжилтэй, хөөртэй, хөнгөн тийм найз нөхөд олонтой энэ хүн нь арай илүү төрүүлж үйлдэл хийж энэ харилцааг тодорхой болгох нэ. Номын орд болон арслангийн ордны нэр гарч ирсэн. Тэгэхээр нар сар мандалт нь бас энэ хоёртой таарч байвал тэр хүн гэсэн үг ээ. За нэмэлтээр харвал нэмэлтээр юуг нь харах вэ гэвэл хувь тавилан зурагдсан тий. Энэ хувь тавилан тэгвэл ямар төрлийн хувь тавилан юм гэдгийг нь харъя. 15-ын тоо. 15-ын тоо их хоёрын хувьд чухал тоо байх магадлалтай харагдаж байна. За энэ харилцааны яг тэр хувь тавилан яаж зурагдсан байна вэ гэхлээр за энэ харилцаа бол та хоёрыг маш юм зөөлөн уянгалаг юм дотоод сэтгэлийг чи илүү их ингэж гоё өдөөсөн тэг яг эмгтээлэг зан чанарыг чи илүү их нээж өгсөн юм гоё харилцаа болох нь бол тодорхой. Дээрээс нь энэ харилцааны яг тэр гол тавигдсан зурлага нь юу вэ гэхлээр та хоёр бол энэ харилцаанд орсноороо хизээч буцаж тэг өмнөх харилцаануудаа эргэж санахгүйгээр ерөөсөө X-ийг X рүүгээ сэтгэл буцах сэтгэл бол байхгүй. Бүр нэгэнт шийдвэл бүр үнэхээр тэр чигтээ шийдээд явах зориглоод бүр яг урагшаага чиглээд явах ийм хувь тавилантай. Дээрээс нь та хоёрын хувьд бол харилцаа холбоо гэдэг бол маш чухал байх нэ. Одоо ингээд
дундын найз нөхөдтэй байх ч юм уу те, хүмүүстэй харилцах харилцаа ч юм уу те. Хоёрын яг юм хоорондын холбоо, connection гэдэг бол үнэхээр гоё байх болно. Хоёр үнэхээр ганцаараа байх гэж хүн энэ орчлон ертөнцид ирээгүй юм биш те гэд яг хүнтэй хамт байх, хантай байх гэдэг ямар гоё юм гэдгийг бол мэдрэх ийм хувь тавилантай юм байна. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань болвол ямар аффирмашн илгээх вэ гэвэл бид хоёрын харилцаа яг зураг төөргийнхаа дагуу явж байна гэд гоё аффирмашн илгээгээрээ. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн маань уншлага өндөрлөж байна. Энэ харилцааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үнэхээр энэ уншлага нь таалагдах юм бол хувийн уншлагаас авч болно шүү. Чат бичээд. За тэгээд энэ харилцаанд хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд дараагийнхаа уншлагаар краш шиг талаарх уншлага хийгдэх болно. Ингээд түр баяртай.